зөрчил одоо шатны шийдвэрлэх ажиллагааны журам болов нэгдсэн одоо хууль байгаа нь байгууллагын одоо салбар одоо хуулиуд за мөн одоо ган байгууллагын эрхлэх байгууллагын өдөртсөн одоо батсан шийдвэр тийм журмаар одоо асуудал үүсгэжсэн. Тэгээ энэ одоо үйл ажиллагаанууд маань өөрөө хүний эрхэнд халдсан юм айхад ажиллагаанууд болсон зуршлыг одоо шалгах явц хийжсэн. Үндсэндээ тодорхой нэгэн стандарт болохгүй журам байх гэж хэлсэн. Манай хуульчид бол ерөнхийдөө энэ бүлэг цаасан нэр томьёо ойлголтуудыг бол сайн мэдж байгаа гэж бодож байна. Харин энийг яг одоо гаргаж хийгдэж байгаа ерөнхий арга тушаалууд буюу улсын байцаагч нарын хувьд бол энэ хуулийн нэр томьёо энэ ажиллагаанууд бол төвөгтэй ихтэй байна. Гэхдээ одоо яг түн бас хуулиа сайн судлаад хотод одоо бичиг баримтуудыг судлаад ирэх бол бас ажиллагаа хийж болох хаа гэж бодож байна. Өмнө ч гэсэн хэдийгээр нарийнсан зохицуулт байхгүй ч гэсэн энэ ажиллагаануудыг бол манай улсын байцаагч нар өөр салбарын хуулиар явуулж ирсэн юм байж байгаа гэж бодож байна. За энэ ихтэй төвчтэй хэр хүртэл гэсэн юм сэдв байж байгаа миний сэдв. Энэ дотор хоёр бүлэг байж байгаа 4 6 гэж. Тэгэхээр 6 дугаар бүлэг төвчтэй хэр хүртэлтийг одоо зохицуулсан юм бүлэг байж байгаа. Тэгэхээр төвчтэй шалгах тодорхой ажиллагаа явуулах одоо 4-р бүлгийг ярихаас өмнө төвчтэй хэр хүртэлтийн ойлголтоо ярьчих их жоохон ойлгомжтой болоод байгаа учраас би ихтэй 6 дугаар бүлгийг одоо өмнө одоо үйлчилжсэн хууль за бусад одоо бичиг төвлөрөлтөд харьцуулаад ингэж та бүхэн бас хичээл заах учраас ойлгомжтой байх үгнээс ийм харьцуулсан байдлаар төслөөр статистик хийсэн байж байгаа. За зөвхөн хэрэг хүртэлт гэж юу юм бэ гэж тийм ээ. За энэ зөвхөн шатан шиг тухай хууль зааснаар бол зөвхөн зөвхөн хуулийн этгээдийг тогтоо за тэдэнд одоо шийдэл оногдол хэсгийг шийдвэрлэх зорилгоор ерөнхий арга тушаалтнаас энэ зөвхөн шатан шиг тухай хууль заасан энэ ажиллагааг одоо явуулж хийж байгаа. Зөвхөн хэрэг хүртэлт бас зөвхөн шатан шийдвэрлэх гэсэн бас нэр томьёо явж байгаа. За энэ нэлээд өргөн хүрээтэй энэ дотроо энэ зөвхөн хэрэг хүртэлт нь орж байгаа гэж байна. Ерөнхий арга тушаалтнууд ойлгох хэрэгтэй. Энэ бол хууль нэр томьёо өөрөө байж байгаа. Зөвхөн шатан шийдвэрлэх гэдэг нэр томьёо арай өргөн байх юм шүү дээ. Энэ дотор зөвхөн хэрэг хүртэлт нь түүн тавих болохоор ялт нь за энэ шүүх одоо зөвхөн шатан шийдвэрлэх ашиглаж бүгд нь одоо ярьж байгаа. За одоо миний ярих сэдв нь бол яг зөвхөн хэрэг хүртэлгээд арай зөвхөн шатан шийдвэрлэх ажлын дотор багтж байгаа юм гэж байна. За энэ 6 дугаар бүлэг бол үндсэндээ 11 зүйлтэй. За энэ яг зөвхөн хэрэг хүртэлтэй явуулах одоо журам үндсэндээ одоо зөвхөн татах гол мэдээллийг хүлээн авахаас өсвөлдөө зөвхөн хэрэг нэг за хэргийг одоо шийдвэрлэх энэ одоо бүхэлдээ одоо энэ зохицуулсан ажиллагаануудыг зохицуулсан юм бүлэг байж байгаа. 6-гийн нэг бол одоо зөвхөн шатан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл гэж байна. Тэгэхээр ямар үндэслэл байж иж одоо ерөнхий арга тушаалтан зөвхөн шатан ажиллагааг явуулах гэж за хууль зааснаар бол үндсэндээ 4 одоо үндэслэл байж байгаа. Нэгдүгээр өөрөө хуулиар хүлээсэн чиг бүрийнхээ хүрээд энэ хуулиар харьяал болсон зөвшлийг одоо шинжтэй үйл дэслэлтийг илрүүлсэн бол одоо зөвшөөрөл шалтгаан ажиллагааг явуулах юм. За хоёрдугаар хүн хуулийн этгээд авсан тушаалтнаас онц мэдээлэл гаргасан бол за энэ ажиллагааг явуулж эхлэх юм. За гуравдугаарт одоо зөвшөөрөл өгсөн хүн өөрөө одоо энэ зөвшөөрлөө сандраараа илчиж ирсэн тохиолдолд зөвшөөрөл шалтгаан ажиллагаа явуулж эхлэх юм. За байгууллагын авсан тушаалтнаас харьяалын дагуу зөвшөөрлийн хадгалах холбоотой баримтыг шийдвэрлэж ирүүлсэн бол энэ дээр бас одоо зөвшөөрлийн шалтгаан шийдвэрлэх баримтыг явуулах нэ. За ер нь бол зөвшөөрлийн шийдвэрлэх үйлдэлийг илрүүлээд эсвэл одоо хүн авсан тушаалтан хуулийн этгээдээс гаргасан гол мэдээллийг хүлээн авсаас хойш ажлын 3 хоногийн дотор одоо энийг хянаж ерөнхий авсан тушаалтан шийдвэр гаргаж байгаа. За мэдээж нэгдүгээр одоо гол мэдээлэл өөрийнх нь харьяалтай асуулт шийдвэрлэх нь харьяалын дагуу шийдвэрлэх. За гол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан. За хэлбэршүүлсэн журмаар одоо зөвшөөрлийг шалгах шийдвэрлэн. Эцэст нь одоо зөвшөөрлийн хэрэг нээснээр хэрэг бүтээлтэй ажиллагааг хурдаараа хийж байгаа. За ер нь бол энэ процесс энэ бүлэг заасан зүйл агуу өмнө нь одоо ямар хуулиар зохицуулж ирсэйгээ хажуудаар захиргааны хариуцлага хууль бол бусад хуулиуд нэг ойрхон цаасан заасан юм бол захиргааны хариуцлагыг авах зэрэг ерөөсөө та бүхэн мэдж байгаа хуулийн захиргааны хариуцлага хуулийн 1-ээс 20 дугаар бүлэг зөрчлийн хууль одоо энэ зөрчин шалгах тухай хууль хоёр дотор дэлгэрэнгүй байдлаар зохицуулсан юм харилцаагаар байж байгаа. Ерөөсөө захиргааны хариуцлага хуулийн 11 дугаар зөрчийг хянан шалгах за 17 дугаар зүйл байж байгаа бас энэ зөрчийг хянан шийдвэрлэх
тэгээд энэ хоёр саяны одоо 6-гийн 1 заасан юмуд бол бас ерөнхий юм жоохон тусгацсан бас бүр огт байхгүй юм аа гэж бодсоосэй гэж байна. За энэ үндэст нь одоо ийм байж байгаа дөрвөн шийдвэр гаргаж байна. Ингээд цаашаага 6-гийн 2 дээр болохоор төвчдийн хатах бос мэдээллийг хэрхэн яаж бүтээж авах гэдэг нь нарийнцаа заасан байна. За энэ бол өмнө нь одоо аль нэг үед одоо зохицуулсан зохицуулт байхгүй. Ер нь энэ бүлгийн зохицуултууд эрүүгийн хэрэг одоо чи эрүүгийн байсаар шийдэх уулаас баатай зохицуулт байна. Төвчдийн маань өөрөө жижиг юм шүү дээ. За энэ дээр одоо гомдол мэдээллээс бүтээн хэлбэр амаар бол бичгээр бүтээж авах. За харьцаа холбооны хэрэгслээр бүтээж авах хэлбэрүүдийг гэж заасан. За амаар одоо фото харьцааны хэрэгслээр бүтээн авсан бодлыг гомдол мэдээллийг одоо яаж бүсгэж одоо бичүүлж авах юм бэ гэдэг зохицуултыг зааж өгсөн байж байгаа. За мөн одоо бичгээр гаргасан одоо гомдол мэдээлэл ямар шаардлага тавьдаг тийм. Та одоо гомдол мэдээлэл гаргаж хаяг нэмээд мэдээлэлүүд одоо хувийн мэдээлэл дэргээ холбоо хувийн мэдээллүүдийг бас байх ёстой заасан гэж байна. За онц мэдээлэл бүтээж авах бүхэн авчирсан ямар одоо арга хэмжээ авах гэдэг чамгийн нэгдүгээр тухайн онцгоос бүхэн танилцуулсан байна. За онцыг амаар гараад тэмцэл бүтэд авч байгаа бол эргүүлээд нөгөө бүхэн тэмдэгдээ нөгөө хүндээ танилцуулаад нэмж одоо 300 ойлгосон юм гээд 300 тэмдэгдсэн юм байна гэдэг одоо танилцуулаад санд орж засах хийгээд тэгээд аваад гараад өгөх бодлоор хатаж ажилласан байна. За харьцаа холбооны хэрэгслээр одоо бүтээж авч байгаа мэдээллийг бичиж авахад энэ бүхнээс гадна бас бичлэг хийж бас өөрөөсөө тийм ээ. Ийм байдлаар бичиж авах. За ер нь одоо энэ төвчд одоо төвчийн хадаар мэдээж байгаа этгээд бас нууцтай хадгалах аюулгүй байдаг ханхаар бүхэн авахын амнаа гэдэг үгээр заасан. Гэхдээ энэ бас яг ямар байдлаар яаж аюулгүй байдаг ханхаар амьдралаар одоо факт гараад ирэх яг ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг хангалттай гэдэг юм байна. Тэгвэл батгаа зааж өгөх. Хөөд хэрэгжээд ирэхээр ийм асуудал гараад ирвэл бас одоо нэг зүйл оруулах байх юм уу? Чиглэл өгөхөөр юм яг бахаа гэдэг чинь. За дараагийн дугаарт ер нь бол төвчлийн хадгалах мэдээллийг төлбөртэй авч болно гэдэг үгээр заасан гэж байна. За төлбөртэй хэрхэн яаж авах гэдэг нь бол энэ сангийн сайд болно. Хөөцөө сайд бахаа жуудыг гаргаж байна. Одоо энэ хөөдийн даваа шоолон зураг заавал багс гэж байна. За энэ бүдэ компьютертэй бүдэ хэмжээндээ бол ийм их асуудлыг бодож байна. За төвчтөө одоо сайн дураараа ирсэн ихэдийн хувьд бол бичгээр ч тэргээ хэлсэн байж бол амаараа одоо тэргээ цахаар ярьдаг. За ер нь энэ одоо төвчтөө одоо сайн дураараа ирж байгаа ихэдид бол хамгийн нэгдүгээр өөрийнхөө болон хэмээгээр үүдийг шүү. Мэдүүлэхгүй ахна гэдэг эрхийг нь сайн хэлж өгсөн. За мөн одоо өөрийгөө өнгөлөх хөөцөн тустай гэх юм бас санаж явах хэрэгтэй эрхийг авчирсан. Энэ бол энэ хууль одоо шинээр одоо юм орж ирсэн юм зохицуулт байж байгаа. За түрүү ярьсан гол мэдээллийг хүлээж аваад харьяалын даваа шийдэх. Өөрийнх нь харьяалын биш үү? Одоо мэдээлэл ороод ирэх юм. За энийг одоо өдөрт хадгалах шат 3 хоногийн дотор харьяалын одоо даваа шийдвэр одоо өөрийн нэгэн бүтээл хийж байгаа. За энэ төвчлийн хадгалах гомдол мэдээлэл одоо эрүүл мэндийн харьяалын даваа шийдвэр энэ одоо асуудал бол бас прокурор танилцуулж прокурорын одоо шийдвэрээр асуудал шийдэж байгаа юм зөвхөн өсөд одоо заалтад байж байгаа. Та бүхэн одоо хэлсэн гарын арга дээр бол заалтад байсан сүүлдээ хэлсэн байж байгаа тэрийг хэмжээ. За прокурор одоо харьяалын даваа асуудлыг одоо шийдвэрж юм шиг байж байгаа. За өмнө нь захиргааны хариуцлага тухай хууль бол ерөөсөө нөгөө зөрчил маань эдгэрийн шинжтэй байх нь бол харьяал өнгөртөн дацах байгууллагад шилжүүлж ирсэн эрхтэй авах. Ядангуяа энэ натур гайд гэдэг мэдээ хангалттай байж байгаа. Цагдаа дээр ч хаа хэмээн эрхийн шинжтэй зөрчил байж байгаа дэрүү болоо юм байна. За энийг бол мэдээж захиргааны хариуцлага тухай энэ зохицуултыг бол энэ мэдээ дэвгэрүүлж зохицуулж ирсэн гэж хааж байна. Нарийнчлал. За төрчлийн татар фонд мэдээллийг хүлээн авах шийдвэр гаргана гэж байна. За ямар тохиолдолд хэлсэн юм энэ төрчид шалгал шийдвэр тухай хуулийн 1.9 заасан өсөлт байсан доктор татсан гэж байна. 1.9 нь ямар одоо өсөлт байдаг байгаа гэдэг энэ ард талд
таахад ойлгомжтой хасад амар байдлаар ингээд авсан байж байгаа. Нэгдүгээр төвчийн шинжгүй ойлгомжтой тавьсан юм ээ. За хууль цугцаа өнгөрсөн бол төвчийн хууль заасан. Хууль цугцаа хаад төвчд ноолоожоо шийдлээс хамааран 3 янзын хууль цугцаа баахан 6 сар дэйн 2 жил хууль цугцаа байж байгаа. За энэ хугацаанууд одоо өнгөрөх бол онцгой хүлээ авсан. За ер нь бол хаан төвчд одоо хариуцлага тоохон зүйлс гэсэн хүчгүй болсон тохиолдол бол бас хүлээж авсан. За мэдээд төвчд үгч насварсан тохиолдол за эцэст нь хаан одоо төвчийг шийдвэрлэх яахан шийдвэр шүүхийн шийдвэр хүчин төвлөр байгаа бол төвчийн тадаах бомб мэдээллийг хүлээ авах тахалцсан. Ер нь бол энэ хуулиудаар заагаад бичигдсэн энэ Иргэний албан тушаалын шийдвэрүүд одоо гарахтаа хэлбэрж гарахтаа тогтоол хэлбэр гаргах гэж ойлгож байна. Тэр мэдээж энэ хуулийг дараа одоо юмар одоо тийм үү тийм байдлаар яг шийдвэр гэж байгаа бол ямар нэгэн хэрэгцээ одоо энэ шийдвэр онцгой энэ хэлбэрч гаргах болж байна. За хууль бол тогтоол үгний хэлбэрээр заагаад нэг нэг жишгээс харахад бол тогтоол хэлбэр байх болов Рагийн зураг хэлбэршүүлсэн журмаар одоо чанар шийдвэр ажиллагаа гэж байж байгаа. Эндийн одоо энэ бүтээгдэхүүн явуулсан асуудыг одоо шууд хугацаар шийдэх. Гэхдээ энэ одоо сүүлдээ одоо хугацаа байгаа бол ер нь зүгээр ямар тохиолдолд одоо хэлбэршүүлсэн журмаар зөвхөн шалах юм бэ гэдэг одоо танаар хугацаа гэж. Ерөөсөө энэ тодорхой одоо зөвхөн удаан гэдэг шууд гарсан бол тэр асуудал шийдэх юм ээ. Энэ зөвхөн өмнө захиргааны хариуцлагатай байсаар байсан. Батлаг баримт бүрдүүлэх шаардлагагүй төвчнийг илэрхийлэх газар дээр нь одоо шийднэ гэж заасан. За дараагийн дугаард төвчд өвөлдсөн тэ учруулсан хохирол нь батлагаараар тогтоогдсон нөгөө холбоо төвчөөрөө TMD-ийг энэ хүмүүсийн төвчдөө хүлээж зөвшөөрж байна гэх юм бол бас шууд хэрэг үүрэгтэй нөгөө түрүү яриад 13 он шаардлагагүй шууд төвчсөн дурмаар шийдэх нормууд асуудыг шийдэж юм үү. За 3 дахь тохиолдолд нь тухайн төвчд стандартаар баталгаажсан хэмжээтэй хяналтын төвөрөмжөөр нотгдсон болж байна. Энэ гол бүл одоо энэ эрчим хүчний үсгийн байцаагч стандартын хэмжээний газрын нөгөө яг бүрийн хам төвөрөмжөөр шууд ирээд хэмжээ хийгээд баталгаж авчихдаг шүү дээ. Тэр тохиолдолд одоо угаасаа гарчаар тэр тодорхой болчихж байгаа учраас газар дээр нь шууд одоо арчаа заавал шалтгаалах шаардлага байна. За Хөшөөсөн юмар хүчтэй шалган шийдэл амгуудаа одоогийн нэг заасан журмыг баримтлаа гэж байна. За энэ одоогийн нэг заасан журмын одоо бас энэ арга хит амгууд журмыг ойлгомжтой гэсэн. Энийг одоо мэдээ авах учраас цаг нэгээс та өөртөө энэ хаалцээ гэдэг. За зөвшийн тадаах бомб мэдээллийг хүлээж аваад өргөн шийдвэр гаргах одоо эцсийн шийдвэрний хүчтэй хэрэг нээх гэдэг. Саяны одоо харьяатар шийдвэр байхгүй бол бомбыг хүлээж авах татвар зөвхөнсөл байхгүй бол хэлбэршүүлсэн журмаар одоо явуулах нөхцөл байхгүй бол зөвшлийн хэрэг нээ. Зөвшлийн хэрэг нээ. За зөвшлийн хэрэг нээсэн өдрөөс нөгөө түүний яригдаад байсан эрдэнэ мэддэг багшийн заагаад байсан хугацаа тоолгож 13 гэсэн одоо тийм ээ хугацаа 13 гэдэг доотлох байж. Энэ зөвшлийн хэрэг нээх гэдэг зөвшөөрөл өмнө нь одоо хууль тогтоомжид бол байгаагүй. За харин зөвшлийн хэрэг бүртгэлийн хугацаа гэдэг үндсэн хугацаа 14 хоног. Энэ түрүүний эрдэнэ мэддэг багшийн заагаад байсан хугацаа энэ зөвшөөрлөд 7 төрлийн зөвшлийн хэрэгээр яригдаад байгаа тусгай шуурмыг түрүү яриад өгчихсэн таа анзаарсан бол одоо бол энэ ерөөсөө нийтлэг зөвшлийн хэрэгээр явуулж байгаа яригдаад байна. Тэгэхээр энэний одоо үндсэн хугацаа нь бол 14 хоног. Ажлын биш календарийн хоног гэж байна. Энд ажлын гэсэн хугацаа яваад байна. За мөн одоо 14 хоногийн дотор гэдэг энэ календар болгосон. За энэ 14 хоногийн дотор зөвшлийн хэрэг бүтээлийг явуулах одоо боломжгүй ингэж одоо ажилтнаа их шаардлагатай бол өдөр хатан шатны дахиад нэг 13 хоног гэж байгаа. За 30 хоногор одоо прокурор бүхий зөвшөөрөл хийж байна. Энэ дээр нэгэн хугацаанд түрүүний эрдэнэ багшийн заасан нөгөө олон төрлийн зөрчилдөд прокурор 3 удаа 30 хоногор сонгохоор 90 хоног гэсэн байна гэж байна. Ийм зөвшөөрөл тэр нэгдүгээр бүтээл заасан гэж байна. Цааш урагтай. За нийтлэг тохиолдолд одоо үндсэндээ зөвчлийг бомб мэдээллийг нь 3 хоногтой авах гэх юм бол 58 61 хоног зөвшөөрөл шалгах шийдэх нэ. Зөвшөөрлөө хууль заасан 7 хоног зөвшөөрөл.
За хугацааны хувьд бол захааны хайрцаг тухай хувьд бол бас нэг ийм зохицуулт байсан. 14 хоног шийдэн дахиад одоо өдөртөө шийдвэр авах болсон гэсэн зүйл. За энэ бол нэгэн дэлгэрэнгүй байдлаар шийдвэр. За дараагийн төвчтэй хэрэг хүчтэй ажиллагаа одоо ингээд 14 хоног гайгүй ажиллагаа гайгүй 14 хоног өгсөн хугацаанд дуусчихсан. Дахиад ажиллагаа хийе гэх юм бол хугацаагаас хамгаад үндсэндээ 61 хоног шалгах нь шүү дээ. За энэ хоног дуустал төвчтэй хэрэг хүчтэй ажиллагаа дуусна. Төвчтэй хэрэг хүчтэй ажиллагаа дуусахаас өмнө ерөнхий албан тушаалтан саяны ажиллагаар одоо авсан одоо шалгаад хэрэгтэй төвчтэй хэрэг гэдэг байна. Төвчтэй хэрэгтэй бол одоо холбогдогч. За хохирогч нэмээ оролцогч гэдэг маань холбогдогч өгч. Тэгэхээр хууль ясны төлөөлөгч өнгөлөгч байж байгаа. За таньц боломжоор хангах гэж байна. Хүний эрхийн одоо бас хангаж байгаа юм заалт шинээр байна. Энэ шин зохицуулалт 6-гийн 9 бол за 18 наснд хүрээгүй оролцогчдод хэргийн төвчтэй хэргийг танилцуулахдаа мэдээж хууль ясны төлөөлөгч өнгөлөгчийг нь одоо байлцруулж танилцуулна гэсэн зөвлөлийг зааж өгсөн. За төвчд процесс гэж үзэх юм бол танилцуулахад хууль ясны төлөөлөгчийг нь одоо эцэгийнх нь оролцуулж болохгүй гэж зааж өгсөн. За энэ хэргийн материалыг танилцуулах за хэлбэрчүүлсэн журмаар буюу түрүүн шууд одоо шийдэх зөрчилдөр бол энэ хамаахдахгүй зааж байна. Энд одоо заавал танилцуулах шаардлагатай. Газар дээр нь асуудыг шийдэж байгаа. Энэ нөгөө маш олон ажилтаа хийж нотгоор бүрдүүлсэн зөрчил хэрэглээр ярьж байгаа юм байна. За ингээд зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах одоо зохицуултыг 6-гийн 10 дугаар төлөвлөгөөр зааж байна. За хэрэг албан тушаалтын зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаад ийм 3 шийдвэрийг авчиж байгаа. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болно. За шийдэхэд онцлуулна. За мөн зөрчлийн хуулийн 3-ын 2 заасан тохиолдолд шийдэхэд чөлөөлнө. Зөрчлийн хуулийн 3-ын 2 нь ямар юм байдгийг хатан заасан гэж байгаа. Энэ 16-наас 18 насны одоо хүний хувийн байдлыг хангалттай, зөрчлийн шинж байдлыг хангалттай шийд цомгосгүйгээр амттай хангалттай хэрэгтэй гэдэг зөрчлийн шийдвэртэй чөлөөлж байгаа юм зөрчлийн хууль байж байгаа. За энэ 3 шийдвэрийг харах. Шийдвэр гаргасан энэ төвчлийн одоо хэрэгслийн ямар гаргаж байгаа бүх шийдвэр хүлээн авч байгаа банк мэддэг ерөөсөө дандаа бариу бүрийн бүтээгдэхүүнээ явж байгаа. Энийг та бүхэн анзаарч байгаа. За зөвхөн бүрийн бүтээгдэхүүн одоо захааны төвчлийн хэрэг бүтээгдэхүүн ажиллагааны танхимын бүтээгдэхүүн захин бүтээгдэхүүн байдаг. За энэ төвчлийн процесстэй холбогдуулаад хэрэг бүтээгдэхүүн болоод захиж одоо өөрчлөлт одоо хийгдэн хоёрын хэцүүлээд бүр одоо яандаа бол энэ одоо хяналтын харийн оройд тустай энэ захин бүтээгдэхүүнийг одоо нэгдэх юм асуудал болсон хэрэгжиж байгаа юм шиг. Тэгээд гэх юм бол одоо захин бүтээгдэхүүнээ энэ удаа одоо бүтээгдэхүүнээ явуулчихсан. За тэр болтол одоо захин бүтээгдэхүүн өөрчлөлт одоо 7 сарын 1-ээс өмнө орж ажиллаж байгаа учраас улсын прокурор одоо бие яригдж ирэхээр түр зуур одоо хаасан бүтээгдэхүүн үүсгэх ийм байдалд орно гэж байна. Тийм хүн бас яригдаа явж байгаа. За энэ насан туршийн хүүхдүүд шийдвэр чөлөөлөх тохиолдолд бол ерөнхий зэрэг хэмжих тухай хуулийн 18-ын 3 заасан зургаар одоо асуудлыг шийдэж байгаа. 18-ын 3-д одоо хувийн байдлыг нь одоо юу байх вэ гэдэг баахан мэдээлэл өгч байгаа. Яг нь ерөнхий зэрэг хатгал субъект эрийг сайн гэж энэ процессыг байж байгаа. Тусгай асуудал төгсөж байгаа. Ямар мэдээллүүдийг асууж бүгдийг хэмжээ өгөх боломжтой бий гэж. За энийг бас харах хэрэгтэй. Одоо тэгжээ шийдэх чөлөөлөл. За энийг та бүхэн анхаарах гэж байна. За зөрчлийн хэрэг бүртгэх дуусгаад эргийг хэрэгсэхгүй болох гэж байна тийм ээ. Хэрэгсэхгүй болох шийдвэр гаргана. За ямар тохиолдолд одоо хэрэгсэхгүй болох үндэслэлийг одоо хууль зааж өгсөн. 3 үндэс байж байгаа. Энэ хуулийн 1-ийн 9-р зүйл заасан. За энэ нь болохоор зөрчлийн хэрэг нээхгүй байх тохиолдол байж байгаа. Зөрчлийн шинжгүй болох гэдэг тийм ээ 5 тохиолдлын 11-ээс байж байгаа. За зөрчлийн тухай хуулийн 2-ын 3 заасан тохиолдолд одоо хэрэгсэх болов уу? Энэ шийдэхэд чөлөөлөх гэдэг үндсэндээ нөгөө гацаагүй байдал, сэтгцийн одоо чадвар, тийм ээ хэрэг туршид хариуцах чадвар гэдэг юм заасан байгаа. Одоо бүрийн албан хаагч хуулиар бүрдсэн шив бүргээ хэрэгжүүлсэн байдал гэдэг эрүүгийн одоо хууль дээр заадаг нийгмийн хор явдлын нөхцөл байдлыг хэлбэр ярьдаг. Манай хуульчлал энийг сайн хийж байгаа. Зөрчилдөр одоо бас энэтэй адилхан ийм одоо зөрчлийн хууль дээр туссан. За энэ одоо төсөв байх юм бол
хэрэгийг бас хэрэгсэхгүй болно. За мэдээж зөвхөн зөвхөн насанд хүрээгүй болоод зөвхөн хэрэгийг хэрэгсэхгүй болно. Зөвхөн хуулиараа 16 наснд хүрсэн болоод зөвхөн сэбэг болж байгаа тийм ээ. За зөвхөн хэрэг үрдтэй хугацаа дуусгах хэрэгийг хэрэгсэхгүй болно гэж байна. Тэгэхээр нөгөө 7 төрлийн хэрэгээс бусад хэрэгүүдийн тухай түрүүний яриад байгаа нөгөө 58 61 хоног тутмын явах юм бол яг тэгээд шанал тогтож чадаагүй тэгээд хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн. Тэгэхээр маш шуурхай ажиллаа ялангуяа нөгөө ажиллагаа ихтэй зөрчилдөр болоод энэ яг ихтэй ийм практикас харж байгаа бол зөрчилтэй хэрэг бол ийм тэр бол гараад ирээгүй. Гэтэ амьд баярын учраас бас энэ хараад одоо энэ доктор хийх байна. За хэрэгсэхгүй болсон шийдвэр бол 3 төрлийн дотор би чинь танилцуулна. За нэг бол одоо холбоо мэдээлэл хэрэгсэл ашиглаад арчилсан бодлого бүхнээ мөн мэдээлэл авч байгаа болох юм ээ. Энэ хэрэг зөвхөн хэргийг хэрэгсэхгүй болсон эрхлэн албан тушаалтны шийдвэрээр он гарах юм бол бохоор гарна. Бохоор нөгөө асуудлыг хянах шийдвэр. За тэр бохорын шийдвэрээр дахиад одоо он гарах юм асуудал байж байгаа. Тухайн нэгжийн дээш хэмжээний болсон он гарах гэсэн юм. Нэгэ 12 заасан журмын дагуу явсан гэдэг нь энэ хуулийн нэгэ 12 журмын судалсан. За энэ прокурор болон дээш хэмжээний прокурор саяны хэрэгсэхгүй болсон зөвшөөрлийн хэргийг хянаж үзээд за мэдээж энэ төрлийн шинжилгээ авах бол ерөнхий хэрэг үүсгээд яг зөвхөн одоо холбоотой байгууллага шийдвэрлэн гэр бүл байцаалт шийдвэрлэн. За зөвшөөрлийн одоо элбэг одоо зөвшөөрөл үлдсэн байх юм бол тэдний одоо цаагаад одоо зөвшөөрлийн хэрэг үүсгэх цаахан ийм шийдвэр байна. За ингээд хэргийн материалыг бол зөвхөн юм ч одоо дараа хийж байгаа шийдвэр байна. За үндсэндээ зөвшөөрлийн хэрэг үүсгэх бол цомхон их тавчхан мөрөлтэй юм ойлгомжтой байдлаар юм зөвшөөрлийн хэрэг үүсгэхтэй ажиллана. Яг зохицуулсан байж байгаа. Энэ саяны хэрэг үүсгэж явсан гаргаж шийдвэр бүгд тэрээр гараа явах шийдвэр. Үндсэндээ маяг юмнуудыг бол одоо бас хэвэн байдлаар гаргах тогтоодны янзаар ажиллаж байгаа юм тийм ээ. За дараагийн зөвхөн хэрэг үүсгэхтэй хүрээд ярих нэг юм. Зөвхөн одоо хаашаа явуулж журам гэж үгээр бүгд байна. Энэ журам дээр гэдэг яг хүмүүс үсгээс болоод ядаад засагдаж орж ирээд хэлүүдээ хэлэх үү. Эндээр бас мэдээ юм яриад ялангуяа улсын байцаагч зориулж цаах програмаар энийг заасан байдаг уушаад шаардлага байна гэж ойлгож байна. За энэ дээр нэг шийдвэр орсон заалтны энэ хуулиар прокурорын зөвшөөрлөлтөд явуулах ажиллагаа за одоо ерөнхий албан тушаалтны өөрөө бие дааж явуулах ажиллагаа гэдэг заагдаад байна. Прокурорын зөвшөөрлөлтөд явуулах ажиллагаа дөрвөн төрлийн тодорхой ажиллагаа хийж байгаа. Нэг нь орон байранд одоо үйлчлэг хийх прокурорын зөвшөөрлөлтөд явуулна. За нөгөөх нь одоо байгууллага хувь хүний нууцтай холбоотой баримтчийг мэдээлэл гаргуулж авах прокурорын зөвшөөрлөлт авна. За гуравт нь болохоор зэрэг хөрөнгөний одоо их хязгаарлалт тийм ээ таасан байж байгаа. Их хязгаарлалт гаргуулж авах прокурорын зөвшөөрлөлт авна. Дөрөвт нь хүнд одоо шинжилгээ хийхэд хойд гарна аяа гэдэг юм. Ийм дөрвөн ажиллагаанаас бусад одоо тодорхой ажиллагаа ерхий албан тушаалтаа өөрөө одоо бие дааж явуулах юм эрхийг олгосон байж байгаа. За энэ нэг шин зохицол байж байна. За түрүүн би бас хайт яриад өнгөрсөн. Дэвтэргийн шийдвэр тэмдээгээ зөрчил яцад илэрхийлэх болов одоо энэ төр шалгах процессын хуулиар прокурорт одоо хүмүүст хийж байгаа байна. А хуучин захиргааны хариуцлага тухай хуулиар бол яг өөрөө шууд тэр бүтээгдэхүүн байгууллагад хариуцлага байгаа бол шийдвэрлэх юм зохицол байсан. За энэ өөрчлөлт шүү. За энэ зөвхөн бас нэг цэглэлээр оруулсан юм. Энэ бүлэг заасан гэж байна. Дөрөвдүгээр бүлэг заасан эрхтэй албан тушаалтны одоо шийдвэрүүд хэвлэлүүдийн загварыг улсын хэмжээнд одоо нэгдсэн нэг байдлаар хэрэгжүүлснээс улсын эрхийн прокурорын баталнаа гэдэг одоо зөвшөөрлийн одоо хэрэг үүсгэх ажиллагаатай манай хэсгээс улсын прокурорын хэсгээс одоо энийг боловсруулаад сууж байгаа. Баятууд тэгэхээр улсын хэмжээнд одоо энэ зөвшөөрөл одоо шалгах шийдвэрийн албан тушаалтны үлдэгчсэн загвар гаргах шийдвэрийг процесс ерөнхий процесс явуулдаг бол сайн хийж байгаа загвар юм нэг байдаг. А
Мөн мэрэгчлийн хямдлагч гэсэн ерөнхийдөө бас янз бүрийн байгууллагууд өөр өөрсдийн загвар зураг лейбл нэгний загвар гэдэг тогтоох шийдвэрийн загвар. За энэ нь одоо улсын хэмжээнд нэг байлаа нэ. Нэгдсэн нэг хуультай болж байгаа холбоотой гэж ойлгож байгаа юм. За энэ захиргааны хариуцлага тухай хуулийн 11-ээс гадна одоо ингээд энэ ажиллагаануудыг жишээ нь бусад хуулигээр эндээс зөвхөн гайлыг авсан. Гайлаар одыг олон ажиллагаанууд гайлын хууль дээр байдаг. Гайлын хямдлагыг хэрэгжүүлэхдээ ингээд тайлбар гаргуулж байгаа гэж байгаа. Хүний бие эцэг хийн гэж байгаа. Гайлын хямд тогтоохоо шинжээч там шинжилгээ эргүүлнэ гэж байгаа. Сарц дээд загвар аавна гэж байгаа. Одоо энэ хуулиас энэ ажиллагаанууд гайлаар бол ерөөсөө бүгд хийж байгаа. А зарим саплихын онцгоос хамаарат зарим нь бид нар баг байхгүй. Намчсан мэдүүлэг тайлбар авах нь байгаа гэдэг. Дээд загвар авах нь байгаа. Одоо гайлын шин насны бүлгийг хаах хэврэмгийн битүүрсийг дандаа хүний одоо зүгшиг гэдэг хандсан ийм зарлууд байсан. За ийм 6-гийн нэгэ хүрд бол ийм байж байгаа гэх та үеийн энэ архитектор асуудал дээр цаарай. За дөрвийн хоёр дөрвийн нэгэ дөрвийн хоёр дахь зүйл бохороос төвшөр шат ажиллаа гэдэг нь үндсэндээ цэгэр байна. Өөрт нь одоо төрчийн хэлбэртэй яах энэ одоо байгаагүй. Захиргааны хариуцлага тухай хуульд одоо үндсэндээ хэд заахыг таавал сайн гэж улсын хэдийн дэглэх хүчтэй хувийн байдаг гэдэг бол бохорын төвшөрлөг 10 он саахууд гэдэг юм зохицуулт байсан. Тэгээд төрчин шатны бодлоо ашиглах болохгүй. Ерөөсөө ганц заах байсан юм. Тэгээд бохорын байгууллагын тухай хуульд бол захиргааны зүгтээ хэрэглэлтэй ашиглах хяналттай энэ бүрийн эрхийг хүрээнд одоо тодорхой одоо өмнө эрхийг өгсөн ийм хязгаарсан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгнө гэдэг заасан. Гэхдээ амьдрал практикээр ирээ хэрэгжүүлэх гэхээр яг ямар ажиллагаанд явуулах зөвшөөрөл өгөх гэдэг нь тодорхойгүй байсан учраас эрхний албан тушаалтны зүгээс ч манай байгууллага бохоруудын зүгээс иргэний төдийдээ хэрэглэгддэг нэг ийм заалт яваад байсан. Миний ажил практикаас харахад бол яг бохорын зөвшөөрлөлтөө авъя гэдэг ирдэг юм их цөөхөн ирдэг бараг ирлгүй. Тэгээд нарийн төгсөлт нь наривчсан биш байсан учраас энэ нэг хэрэгжээд яваад байдаг юм шиг байна. За энэ бохорын зөвшөөрлөлтөө явуулах юм дээр хоошошгүй тохиолдолд одоо бохорын зөвшөөрлөлтөө явуулчаад эргээд одоо бохорт мэдэгдэх хэмээн энэ зохицуулалт гуравтын зааж гэсэн гэж байна. За энэ дээр эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд хуулийн 22-ийн 4 заасан журмын дагуу баримт шийдвэрлэнэ гэсэн гэж байна. Тэрийн эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх хуулийн заалтыг бас ингээд их шатад оруулсан байж байгаа. Заалтаар та бүхнийг талбар дээрээс сэтгэх юм харчин. Ер нь бол зөвшөөрлөлийн процесс ялангуяа тодорхой ажиллагаанд эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх хуулийн заалтуудыг дандаа эрүүгээр давтаж явж байгаа. Тэрний одоо журмуудыг давхар баримтлан гэж заасан. Тэгэхээр манай эрүүгийн албан тушаалтуудын хувьд одоо зөвхөн энэ зөвшөөрөл шалгах шийдвэрлэх тухай хууль биш, эрүүгийн процессын хуулийн одоо өөр холбогдох үйл ажиллагаанд хэрэглэдэг заалтуудыг бас маш сайн эргүүлж харж байхгүй бол үндсэндээ бас эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд болчихж байгаа. Энэ яг хуулиар маш олон одоо заалтууд эрүүгийн процессыг хийж татсан одоо энэ заалтууд гэж байна. За бохорын зөвшөөрлөлтөд ийм ажиллагаа явуулах ямар ажиллагааг түрүү та бүхэн бид өөртөө заасан орон байранд үүсгэх хийх гэж заасан гэж байна. Энэ үндсэндээ ач холбогдол нөгөө хүний эрхийг баталгаатай хангахын ажиллагаанд явуулсан. Тэр нөхцөлийг бүрдүүлж гэсэн юм ач холбогдолтой заасан гэж байна. За энэ дээр анхаарах асуудлууд гэдэг үндсэндээ одоо зөвшөөрлийн механизм эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх журмаар явна гэхээр зөвшөөрлөлтөй ажиллагаанаар бол самтаа бүгд бүрхий албан тушаалт самтын прокурор шийдвэртэй зөвшөөрөл олгоныг бол самтын хэрэгсэл болгодог. За энэ одоо шийдвэрүүд бас одоо хэлбэрчиж цаасаар гаргасан. Үндсэндээ шийдвэрт бас юу тусах юм, саналд юу тусах юм гэдэг нь эрүүгийн процессын хуулиар энэ нэгээр одоо саналын дараа асуудыг тусгана гэдэг заасан гэж байна. Яг энэгээр л барьж ажиллах гэсэн манай бас ингэж заашнаа. За ер нь одоо энэ зөвшөөрлөлтөй ажиллагаа хүний эрхийг татдаг учраас бохор хяналтаа бас сайн сайжруулж тухайн одоо ингэж байгаа материалыг маш сайн хянах шийдвэрээр гаргаж ирэх ёстой. За бохор сандын хүлээн зөвшөөрөлгүй хэрэгсэхгүй боллоо гэхэд дахиад 2 дахь удаага шинэ одоо нотлохоо баримт гаргаж ирээд дахиад одоо зөвшөөрлөлтөй ажиллагааг явуулъя гэж ирэх юм бол өмнөх одоо хамаарахгүй гэж байна.
дахиад өөр ситуац нөхцөл гаргаж ирээд хадж болно шүү дээ. Энд бол хамаарахгүй гэж заасан. За прокурорын зөвшөөрлөө хувьд нэг юм гэж байгаа. Ерөнхий хуулийн процессын хуулийн заахыг бүгдийг хадаад авсан гэж байна. За дараагийн зөвшөөрөл шат тодорхой ажиллагааны үеийн хэлбэр үзлэг хийх. За үзлэгийг бол манай улсын байцаагч нар салбар хувьд бол нийтлэг хийдэг юм ажиллагаа. Нийтлэг хийдэг ажиллагаа. За энэ хуульчилж өгсөн. Хуульчлалтаа маш дэлгэрэнгүй процессын бол найрч зогсож өгсөн. За өмнө одоо үзлэг хийх ажиллагаа бол энэ захиргааны хариуцлага тухай хуульд заасан хоёр тодорхой ажиллагааны нэг нь зөвшөөрөл гаргасан этгээдийн бид бол энэ үзлэг хийх гэж байна. Энд бол зөвшөөрөл гаргасан этгээдийн бид үзлэг хийх юм байна. Одоо манай шинэ хуулиар болохоор зэрэг үзлэгийн объектыг бол мэдээд дэлгэрэнгүй зааж өгсөн. Энэ зүйл баримтчиг ачаад тийш мал амтан тээврийн хэрэгсэл гэдгийг ингээд бүр задлсан байж байгаа. За хүний бид үзлэг хийх гэж байгаа. Захиргааны хариуцлага тухай хууль бол хүний бид одоо нүцгэж үзлэг хийх зохисуулт байсан. Одоо шинэ хуулиар тэр байхгүй болсон. Яагаад байхгүй болсон гэхээр зэрэг үндсэндээ одоо зөрчил процессын явцад одоо яг хүнийг нүцгэж үзлэг хийх тохиол бараг тахгүй байх. Нүцгэж одоо үзлэг хийх тохиол ер нь ерөнхий юм дээр тах юм байна гэдэг ажлын хэсгээр бас нэг хэсэг ярьжсэн. Бид хугацаанд бас ярьжсэн орж ярьжсэн. Тэгээд одоо дахиад яг фактуудыг аваад үзэхэд дандаа одоо ерөнхий шинжтэй гэдгийн шинжтэй юмсаар үсгэж одоо үзлэг хийх ийм фактор байгаа гэсэн. Тэгэхээр тэр утгаар нь яасан бах энэ дээр бол ерөөсөө хүнд үзлэг хийх гэсэн гэж байна. Хүний бид үзлэг хийхдээ бол одоо тэр үзлэг хийх аргын чиглэлийг заавалцсан. Байгаа зүйлийг өөрөөр нь харуулсан нэг эсвэл одоо гадна талаас нь одоо гараад хэмжих. За тусгай багц хэрэгслээ ашиглах аргаар одоо үзлэг хийх гэж байна. За энэ байдлаар өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл үзлэг хийх юм. Мэдээ дэлгэрэнгүй одоо зохицуулсан юм гэж байна. За энэ хасагдсан биеийг хасагдсан гэж заалтууд дээр нэг тавьсан гэж байна. За ер нь одоо үзлэг гэж юу юм бэ? Ялангуяа бидний сайт жоохон дэлгэрэнгүй доошоо гонжигдсан байгаа шалтгаан нь улсын байцаагчдаа зориулж одоо нэлээ ойлголтуудыг ихтэй ойлголтууд юмнээс энэ юмыг тайлбарлах байдлаар ихний ээж. Ер нь цаашдаа нөгөө прокурорын хөлтөнд орж байгаа учраас хяналтын харьяа одоо шалт хэрхий авах тушаалтууд бол энэ үргэлжлэн сургуулиуд байнгын явагддаг байсан үргэлжлээд явагдах байх гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо үзлэг бол одоо ийм одоо ажиллагаа юм аа гэж тайлбар тодорхойлсон юм. За үзлэгийг явуулахад хууль зааснаас гадна ер нь одоо практик юун дээр анхаарч ёстой юм бэ гэдэг ерөнхий хэрэг одоо хэргийн процессын явцад бас анхаарах ёстой нэг яг татгаж байгаа. За энийг нэг 2 3 гэдэг ингээ хаана яачихсан цаг зав байдаг бол та нарын өөрсдөө хараад орон нутгийн бас гарын авах дээр хэмжигдээд очив. Тэнд үлдэж байгаа улсаас бас энийг авах байх гэдэг үг гэсэн юм. Тайлбарлаж өгсөн гэж байна. За дараагийн зөвшөөрөл шалт тодорхой ажиллагаа мэдээлэл баримтчиг гаргуул авах гэдэг. За энэ үндсэндээ бараг шинээр одоо орсон заах гэж бас болно. Гэхдээ захиргааны хариуцлагын тухай хөлөд энэ ажил байх гэсэн. Манай одоо захиргааны хуулийн процессын хуулиар хариу жижиг хууль та. Зүгээр салбар одоо байгууллагын хууль дээр нэг зохицуул бас байна гэсэн. Одоо шинэ нөгөө бидний жишээ аваад байгаа гайдын хууль дээр баримтчиг гаргуул авах гэж 249-ийн 2-1-ээр заасан байна шүү дээ. Давхраа гаргаж авах. Шалтгаан холбоотой тийм баримтчиг мэдээлэл холбоотой байгууллагын туршилт агуулж байгаа. Харин байгууллага хувийн нөөцтэй холбоотой баримтчиг одоо холбоотой байгууллагын туршилт агуулгад заавал зөвшөөрөлтөө энэ ажлаа хийх ёстой. Ер нь бол практикээр харж байхад бол яг энэ зөрчлийн явц эрүүгийн процессын явцад янз бүрийн одоо байгууллагын туршилтаас баримтчиг мэдээлэл агуулж авах давлгаа гэдэг тавлага өгч гэдэг. За ихэнхдээ энэ нь юугаар явдаг гэхээр зэрэг албан бичгээр би энэ хандаад тавьчихдаг тийм ээ. Та сайн мэдчихэж байгаа. Энэ хууль дээр одоо зөвшөөрлөлт нь прокурорын зөвшөөрлөлтөд явуулаад очих. Зөвшөөрлөхгүй одоо бусад одоо байгууллага хүний нууцтай холбоотой бусад одоо мэдээлэл баримтчиг гаргуулах бол прокурор даалгавар өгөх юм шиг байна.
сүүлийн тэр 3 цаг заасан. Кориан даахур заасан хугацаа хэлбэрийн дагуу мэдээд баримтжээ гаргаж өгч нууцыг гаргасан. Тэгэхээр бишээ өгөхөөр ихэвхий хадгалж та тоо. Тэгэхээр даахур гэж бас нэг юм майнд загвар гаргах шаардлага болж байна. Даахураа хамтдаа авах шаардлага ямар одоо зүйлийг авах гэдэг. Энийг ямар хэлбэрээр хийх юм болохоор тэр шаардлага хангаж ирэх хэрэгтэй даах хэрэгтэй. Тэгээ ямар хэлбэрээр хийх юм гэдэг. Тэрэндээ зааж өгөх юм шиг байна. За ерөнхийдөө энэ байгууллага хувь хүний нууцтай холбоотой баримт мэдээлэл өгөхөөрийн зөвшөөрлөлтөд гаргах учраас байгууллагын нууц гэж юу юм бэ? Хувь хүний нууц гэж юу юм бэ гэдгийг бас ойлгох шаардлага гарна. Ерөнхий авторчлагтай. Манай хуулийн код энийг тэгэхээр байгууллагын нууцны хууль гэж бий, хувь хүний нууцны хууль гэж бий. Энэ тодорхойлолтыг заасан байж байна. Энэ зөрчлийн процессын хуулийн ихэнх нэгдүгээр зүйл байна. Энэ хууль заасан нэр томьёо, эрүүгийн хууль, зөрчлийн хууль, эрүүгийн хэрэг хэмжих тухай хууль заасан ойлголтоор ойлгоно гэж байна. Тэрнээс гадна бас өөр бусад хууль заасан нэр томьёогоор бас ойлгож болно. Үсээгүй байгууллагын өсвөр хамаарсан би ямрын хөрөлтэй ямрын хөрөлтэй батны гэдэг юм эндээс харагдаж байна. Энэ бидний баримт шиг гаргалтаар юу анхаарах хэрэгтэй юм бэ? Ажиллах хэрэгтэй гэдэг. За энэ хамтд хууль тусламжийг сайн шаардлагатай гэсэн байж байгаа. Өөрийн зөвшөөрлөөр одоо тохиолдол тэр зөвшөөрлөлтэй ажиллагааны журмыг баримтаж ажилласан тэр зүйл заахыг сайн хараа гэсэн байж байгаа. Даалгавар одоо бүгд ингэж байгаа. Даалгавртаа дараах зүйлийг тусгал бас зүгээр юм болоо тусгаж явах зүгээр юм уу? Цааш дээр нэг юм зохицуулах хийх баг. За нэг ихний ээжтэй ийм байдаг. Тэгээ хэрвээ даалгавар бүрдэж байгаа гад зүйлстэй комплекстэй юм одоо очих байх гэж бодож байгаа. За дараагийн туршид шалтгаан ажиллагаа нийтүүд баримтч мураа авах. Захааны хайрцаг тухай хууль байсан нөгөө хоёр ажиллагааны нэг нь бас энэ эдгээр баримтч түр хураа авах гэж байсан. За хураа эдгүүдийг бол нэгэн өргөжүүлж зааж өгсөн гэж та багт тийм ээ. Өөрөөр захааны хариуцлага тухай хууль бол захааны журмаар албан саахад бие буюу эдгүүд үсрэхийг шаардлагатай гэж үзвэл өчигдөр үүрхэд ашигласан эдгүүд баримтч хийх гэж хурааж авах. Одоо шинэ хууль бол энэ ягаар учраас ийм олон хураа бүр тэрүүгээр шаардлагатай. За эдгүүд баримтч хураа авахын ажиллагаанд эрүүгийн процессын хуулийг баримтна 22-ийн 4 гэж байж байгаа. Ард талд эрүүгийн процессын хуулийн 22-ийн 4-ийн зохицуултыг энэ одоо онцгой маш их олон юм. Энийг баримтж ажиллана гэсэн үг юм. За хураа авах ажиллагаа гэдэг бол өөрөө нэгжлэгээс ялгаатай. Нэгжлэг бол одоо бас сэжиг хий үгээр одоо байж магадгүй хэрэг ачаал төгсдөө төгсөж ашиг төгсдөө байж магадгүй гэж хэлж байгаа. Хураа авах ажиллагаа бас хаана нэг юу аа хэрэг шууд хураа авах энэгээр нэгжлэгээс бол ялгаатай. За хураа авах нэгдүгээр баримтч хураа авах гэж шууд нь захаанаараа явуулсан түүнийг одоо хураа авах. Хүний нууц авсан баримтч хураа авах юм гурван төрөлтэй юм хураа авах ажиллагаа эрүүгийн процесс байна. За энэ сүүлийн хоёр ажиллагаа нь бол үндсэндээ хөрийн зөвшөөрлөөр хийх юм ажиллагаа байж байна. Энд харин төрийн нууцтай холбоотой гэдэг юм байх. Зөрчлийн процессын зөрчлийг нууцтай хамааран зэрэг ажилласан юм шиг байна. Байгууллагын хүний нууцгаа яваад байгаа зүйлээр төрийн нууц гэсэн юм байна. Төрийн нууцтай холбоотой бидний эрүүгийн зэргийн шинжтэй юм одоо явах учраас энэ хасцсан юм шиг байна. Төрийн гэсэн үг тавьж байхгүй байна. Энэ аваа гэсэн. Таамагтаа одоо бодвол жижиг зөрчил учраас тийм юм гарахгүй байх гэж бодсон юм биедээ аваа гэсэн. За энэ хураа авахлаа гэвэл бохорын зөвшөөрөл хийгдэж байгаа бол тэр одоо бохорын зөвшөөрлийг ажиллагаа эхлэхээс өмнө танилцуулсан шүү үзүүлж харагдаж бичиг баримтаа өгөхөөр нэг зөвшөөрлөж шүү гэнэ. Тэгээ хураа авах зүйл баримт чинь сайн бараа авах болно гэсэн үг байна. За энэ анхаарах зүйл ингэ бичсэн байж байгаа. За дараагийн нэг ажиллагаа хөдөлгөөнчлөх ажиллагаа байж байгаа. За энэ бол цэгэр байгаа учраас шинээр орж ирсэн. Ерөөсөө юуны захааны хайрцаг тухай хууль байхгүй. За гэхдээ бусад одоо хүчин төгөлдөр салбар хуулиудад бас байна уу гэж байна.
гайдын хууль дээр би яриад тэ түргий битүүлдэг одоо гайдын хяналтыг явуулсан тул одоо татвар төлбөртөө тэнцэх хэмжээний эд хөрөнгийн битүүмжлэл гэдэг юм байна. Тэгэхээр бас огт байхгүй юм биш бас байж тараад байгаа юм сандар үйлдэл. За эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны журмыг л одоо ингээд шинээр одоо зохицуулж байна. Энэ дээр мөн одоо ерөнхий хэрэг хянах хуулийн тэр наримчны зохицуултыг бас энэ дээр манай улсын байцаагч давхар одоо баримтаж ажиллах тэр журмаар явна. За ерөнхий процессын эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны юу гэдэг. Гэхдээ манай зөрчлийн процесстэй бараг адилхан юм. Яг зөрчлийн процессээс илүү гарах одоо заах авалгаар байхгүй. Ерөнхий хэрэг дээр бол эд хөрөнгө битүүмжлэх юуны ажиллагааны ялгаан зөрчилдөд авар хэмжээ ихтэй бусад шалтгаанаар зөрчлийн хэлтэй хасах боломжгүй нэг авар хэмжээг нь ойлгохтой бусад шалтгаан нь одоо яг өөрсдөө энэ хамаагаа хасаж болохгүй юм яг юм ямар ч хэрэгтэй ингээд цуг яваад байхаар биш юм уу гэж хадгалтын тусгай орон шаардлагыг болдог байдаг гэж зөрчилдөд байна. За тэгээд эрүүдээр бол шүүх прокурорын шийдвэрээр битүүлж байгаа. Манай юуны зөрчлийн процесс дээр бол тэгээд нөгөө зөвшөөрөлтөй явах хэрэгтэй бол биш. Улсын байцаагч өөрөө бие даасан ажиллаж хийх. За анхаарах асуудал энэ нэг хүний одоо яг нэг тэр хүний зайлшгүй хэрэгцээний зүйлийг битүүлж гэдэг үгнээс шүүхийн шийдвэр бүрдэх хуулиуд 55 заасан юм зүйлсийг одоо битүүлж болохгүй энийг анхаарах хэрэгтэй. За энэ нэмэлт жагсаалтыг ингээд хэлсэн гэж байгаа гэдэг бидээс хуулиас гарч байгаа. За ер нь бол энэ битүүлжсэн хөрөнгийг одоо хангах хамгаалалтын хариуцлагын тухайн битүүлдээ сэтгэл бас хариуцлага нүгрэг хариуцлагын хэлж одоо гаргах зорилгыг зөвхөн байж байна. Амьдрал дээр яг бас зарим зөрчил одоо хэргийн онцгоос хамааран хүн нь бас тэрийг хариуцлах боломжгүй юм бол байдаг. Хариуцлах одоо итгэж байхгүй одоо тухайн ажиллагаа хийж байгаа эрхтэй байгууллагын албан тушаалтаар өөрөө одоо хамгаалалтын асуудал хариуцсан. За энэ бол хуулийн бас үүсгэж асууж байна. За битүүмжлэх хөрөнгийн одоо чанар байдаг муудахгүй байх юм арга хэмжээг бол авдаг юм уу мөн одоо салгаж хариуцахгүй байх нөхцөлийг бас арга хэмжээгээр шаардлагатай өөрчилж тийм анхаар тавина гэсэн байцаагч нар эрхтэй албан тушаалтын дээр. За битүүмжлэж байгаа мэдээ битүүмжлэх ажиллагаа тэмдэглэлээр хэвчүүлсэн гадна одоо бусад одоо sektorын ямар бичлэгээр одоо хэвчүүлсэн тэмдэглэлээс гадна битүүмжлэж байгаа зүйл олон байх юм бол нэр төрөлөөр ингээд тэмдэглэлийн хавсалт манай цаадагийн ажлууд сайн хийж байгаа. За ийм хавсалт гэдэг бас бахар үүсгэж байна. За тэмдэглэлийн хувийг бол одоо энэ зүйлээр битүүмжлэж байгаа гэхэд өөрөө юу битүүмжлсэн ямар нэг шинэ тоош хэрэгтэй битүүмжлсэн бас нарийн дараагаар дуртай баримтаа тэрийг аваа явсан илүү байх гэдэг маргааш хэрэг болсон дараа бас гардаг практик. За энэ бас анхаарах байна. За 4-7 хөрөнгөний шийдэл төлөвлөгөөний хязгаарлалт гэдэг энэ бол бас шинэ гэж хийж байгаа бол утгын зөвлөлт хийсэн. Гэхдээ бас огт байхгүй байсан үг садар хөлөөр бас би одоо гайдаа бидний заахыг цаашаа зөвхөн тавих гэж хамж байна. За ерөнхий хэрэг хянах шийдвэрлэх хуулийг журмыг баримт татаар эндээ заагаад гэхдээ ерөнхий процессын манай зөрчлийн процесстэй бараг томьёосон ажилласан. За энэ шийдэл төлөвлөгөөний хязгаарлаж байгаа хөрөнгө нь одоо би бүр зөрчлийн үйлдэл ашигласан үрдэж олсон байж болох. За зөрчийг шатны шийдвэрлэлийг ач холбогдолтой юм байж байна. Анхаарах асуудал тийм ээ. Зөвлөлтөд тохиолдолд одоо зөвлөлтийн нөгөө явуулах журмыг бас ажил анхаарах. Мэдүүлэг авах ажиллагаа гэж байна. Мэдүүлэг авахад одоо ерөнхий төрөлхтөс яг энэ нэр томьёо болж байна. Одоо манай бид хэлдэг яриа бүхгүй одоо байгаа ерөнхий байцаах шийдвэр хууль одоо бусад энэ захиргааны зөрчлийн хариуцлага тухай хууль, бусад салбар хуулиуд дээр энэ хэвчлэн нөгөө захиргаан дээр одоо тайлбар авах байх. Ерөнхий процесс дээр бол байцаах гэдэг юм жоо. Байцаах гэдэг хүмүүс жоохон хандсан. Мэдүүлэг авах гэдэг ийм нэр томьёо юм байна. Цэндээ одоо байцаах за энэ бас өмнө захиргааны хариуцлага тухай хуулийн хуулиуд байж байгаа нийтлэг бас хийгдэг юм байна. Мэдүүлэг тайлбар авах бас үйл явдалтай холбоотойгоор гэрчээс, бодгочоос, орчоос гэх юм. За бусад энэ секретүүлснүүд нь дандаа шинээр орсон заалбар. Өмнө одоо хууль байхгүй юм зохицуулаад. Мэдүүлэг
мэдүүлгийг одоо яаж авах вэ гэдгийг маш дэлгэрэнгүй одоо ингэж тайлбарч өгсөн гэж байгаа. За мэдүүлэг авах асуудал дээр би нэг практик бас эрхүүгийн албан тушаалтнуудыг юуг анхаарах ёстой гэдгийг би харагдсан гэж байна. Ер нь бол мэдүүлэг мэдээ одоо цар бүрээ хэлтэй төрчдөр одоо ажиллагаа хийх төрчдөр авахтаа бас нэг өрцөг бэлтгэл харах ёстой, юу асуух ёстой, яах ёстой. Тэгээд мэдүүлэг авдаг цаг хүмүүс нь хийм байх ёстой. Зөвшөөр шийдвэрлэх ач холбогдолтой ямар одоо мэдээлэлийг тодруулах ёстой. Тэрэндээ бас өөрсдөө мэддэг ёстой. За мэдүүлгийн үед бас янз бүрийн байдаг хүний ямар ч гаргадаг. За энэ тохиолдолд одоо бас яах юм гэдэг ингээд юмд би сайжрах бол одоо мэдүүлгийг одоо хөтлөж тулгаж за хэрэг хамаарахгүй асуудалаар авахгүй гэдэг ингээд тулгсан мэдүүлэг авах гэдэг юм хөтлсөн гэдэг юм ингээд дандаа хоёр зүйл ойлголтуудыг арган тулгсан байж байгаа. Энэ мэдээ юутэй гэж байна. За энэ нэг та өөртөө хангалттай учраас тарахсан гарын авах дээр чинь насан түрээгүй хүнээс мэдүүлэг авах тусан зүйл одоо заасан. Насан түрээгүй этгээдээр бол мэдээж тусгай журам одоо үйлчлэн цаг хугацааны өрөөнд одоо арай богино явж байгаа. Энийг бол за бас шин зогсоолт тийм. За насан түрээгүй хүн этгээдээс одоо мэдүүлэг авах саяны мэдүүлэг авах ерөнхий одоо журмууд бас байдаг. Тусгай журмын одоо энэ хууль нэгэ заагаад өгсөн. За эрүүгийн процессын журмыг бол их татаж заагаад өгсөн. Тийм. Өөрөөр одоо энэ асуудалаараа энэ асуудал явна гэсэн. За шилжлэгээр дөрөж хэв загвар дээж авах гэсэн. За энэ өмнө одоо заахад цадар хөлүүдээр байсан. За нэг хэсгээс бусад одоо нөгөө зүйл хэсэг нь одоо шинээр тогтворж өгсөн гэж байна. За шилжлэгээр дөрөж одоо энэ хэв загвар дээж авах ажиллагаанд одоо юу ойлгох нас юу гэдгийг энд одоо юу анхаарах хэрэгтэй тийм ээ. Загвар дээж авах одоо үнэрхий дээж авах аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Шинжлэхээний объектыг шаардлагыг хангах одоо хэмжээтэй авах хэрэгтэй гэдэг нь шаардлага байж байгаа. Тийм ээ. За энэ ажлыг тэмдэглэлээр тэгшүүлнэ. За төсөвчлийг одоо ашиглаж бус бичүүлж болно. Гэх мэтлэгээр нэмэгдэх гэсэн. За шинжлэхээний зорилгод авсан хэв загвар дээж хадгалах техникийн горыг баримт ажиллагаа. Энэ их чухал. Одоо практикт эрүүгийн хэрэгтээр дав энэ дээж авсан юмудаа хадгалах техникийн горыг баримтлах гэсэн нөгөө шинжлэхээний шаардлага нууцсан гэдэг ихсэн байдаг юм байдаг. Тэгэхээр энэ дээр бас одоо даруй дөрвөн хугацаа дээж авсан бол хэрэгээ шинжилгээнд одоо нууцгүй бүр шинжилгээний шаардлага хангах юм дээр за шаардлага байна. За 4.11 шинжилгээ хийх гэдэг. За энэ бол бас өмнө салбар хуулиуд захааны хариуцлага хуулиуд бас заагдсан юм ажиллагаа бас нийтлэг хийгддэг. Гэхдээ нарийнжсан зохицуулалт байдгүй шинжилгээ хийх гэдэг. Энэ ээлг асуултад заасан байна юм. За үндсэндээ тэр нэг хэсгээс бусдын дандаа шинэ нарийнжсан зохицуулалтыг зааж өгсөн байж байгаа. Энэ шинжилгээг эрхүүгийн албан өөрөө тусгай одоо мэддэг нэг хангасаа гэж үзэх юм бол өөрөө бас магадлал хийж байгаа. Өшөө шинжилгээний байгууллагаар одоо гаргаж өгсөн гэж байна. Шинжилгээний байгууллага бүгд гаргуулдаг журам болохоор эрүүгийн процессын хуулийн журмаар явна гэж заасан. Процессын хуулийн журмын энэ арга ингээд тавьсан байж байгаа. Ер нь бол одоо шинжилгээ хийхдээ юу анхаарах хэрэгтэй байх гэж байна. Эрхүүгийн албан тушаалтууд гэдэг бас заасан. Ямар ч гэсэн шинжилгээ хийх бол хамгийн наад зах нь шинжлэх ухааны үндэслэх хүмүүст гарах тийм тусгай одоо мэдээлэлтэй байх хэрэгтэй тийм ээ. Ажлын дадлаг туршлагатай байх хэрэгтэй гэдэг юм уу? Боловсрол төлөвлөгөөний санаачилж явж анхаарах хэрэгтэй гэдэг шиг хийж байна. За мэдээж бас том юм ухаан одоо төрчил хэрэг одоо хувийн сонирхолтой хөндлөнгийн итгэл байх хэрэгтэй гэдгийг бас анхаарч явах хэрэгтэй. За шинжлэх тавьж буй асуудал их асуудал байдаг. Асуудал зөв тавьж чадсан бол шинжилгээгээр одоо юм тодорхой гаргаж ирнэ. За асуулт ямар байх хэрэгтэй гэдэг байна. За шинжилгээ хийхдээ бол объектыг одоо шаардлага хангасан объект хөлнө тийм ээ. Бас нэг юм шинжилгээтэйгээ бас шинжилгээгээ шаардсан мэдээлэл хангаж ажиллах хэрэгтэй. Нэг бичиг явуулаад тэгээ ажилладаг. Шинжилгээ сонирхол нөхцөлтэй ажилладаг. Эргээд мэдээлэл авах утга юм гэдэг. Дахин шинжилгээ хийх шаардлага практикаар гардаг. За ийм юмнуудыг анхаарах шаардлагатай шинжилгээ хийх ажлын дээр за зураг авсан мэдүүлэгчсэн хөрөм эзүүдийн татаар анхаарах хэмжээ гэсэн. За энэ бол хуультай бол их юу яасан
ингээд ганцхан үг. Энэтэй холбоотой харилцаа эрүүгийн хил процессын хуулийн одоо энэ зүйлийг заасан журмаар зохицуулна гэсэн. Процессын хууль нь бол ингээд зохицуулсан байж байгаа. Энэний доор энэ бол хадгалт хамгаалтын асуудал. Тэгээ журам гарах юм байж. Энэ журам одоо улсын ерөнхий прокурорын газар дээр бас байгууллагын юу гэсэн эрүү журмууд боловсруулалтын шатнд явж байгаа юм журам. Улсын дэд улсын ерөнхий прокурор хамтран батална гэж байгаа. Энэ процесс дээр. Тэгэхээр энэ дотроос захиргааны юмуд давхар зохицуулах хэрэгтэй юм шиг байна. Энэ төрлийн процессын хуулийн 9-р бүлэгт байвал апгрей арга хэмжээ авахтай холбоотой тэр уран ахсын зүйлийг шийдвэрлэх журмын болохоор засгийн газар батлах гэсэн юм. Энд арай өөр юм. Энэ хадгалт хамгаалтын энэ журмтай байхгүй бол энэ чинь бас юм зорчтой юм. Тэгэхээр энэ бол тэргээр зохицуулах ажиллагаа юм аа. Журмаар их нарийнч зохицуулнаас уран ахсын тэр юмнуудыг яаж хадгалах вэ? Журмаараа юм илүү зохицуулах хуульд бол энэ тодорхой ерөнхий байдлаар хэлсэн. За тэмдэглэл үүрэх журам. За юу бол энэ ерөнхий хангалттай хуучин захиргааны хариуцлага тухай хууль салбар хуулиар бас нэгдэг явуулдаг ажиллагаа. Дис ажиллагаа дандаа тэмдэглэлээр бичиж байна. За тэгээд тэмдэглэл үүрэх журам гэдэг бол өөр найрамчтай тэгээд ягааруулаад заасан байж байгаа. Энэ ягааруулах зэрэг энэ бас төрлийн тэмдэглэл гэдэг заалт байсан. Захиргааны хариуцлага тухай бас нэгэн одоо асуудал. Эднийг бол шат агуулгын өөрчлөсөн зарим нь одоо гэрэнгүй байдлаар хамгаалж өгсөн байж байгаа. Тэгээ энэ тэмдэглэл хийх ажиллагаа нь тэмдэглэл үйлдэх за дуу төрсний бичлэгээр бэхжүүлэхэд эрүүгийн хэргийн процессын хуулийг бас наахыг баримтна гэдэг давхар баримт. За процессын хуульд энэ байхгүй заах гэж баримтаж ажиллана гэсэн. Тэрийг одоо энэ бас процессын хуулиас их таг оруулсан байж байгаа. За тэмдэглэл үйлдэхдээ ер нь бас юу одоо анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг бол гарын арга дээр би энэ ажиллагааны онцгоос хамаарат тэмдэглэлтэй юу зайлшгүй шаардтай байдаг заавал гэсэн байж байгаа. Энэ маань би суучаас аваа гэсэн хамт тараасан номдэр энэ байга үсгэх хийгээд яг бичиг баримт хураах тэмдэглэл юу гэсэн байх вэ? Бүтэмжлэг ажиллагааны тэмдэглэл юу байх вэ? Мэдүүлгийн тэмдэглэлд одоо ямар одоо зүйлийг туссан байх зохистой юм гэдэг. Ажлаа өөрөөр нь ингээд олсоор нь завтаад тавьсан гэж байгаа. За ер нь одоо хөшөө шатах ажиллагааг дуу төсний бичлэгээр бичүүлэх ажиллагааг их явуулсан. Мэдээж тэрний хэрэгслийн одоо гацхгүй тийм ээ ажиллагааг хангаж ажилласан. Өстэй одоо бүрдүүлсэн байх хэрэгтэй байна. Нэг юм бичлэг хийж нэг яваа нөгөө төгрөгчд ажиллахгүй бол тэгээд тэр ажиллагаа хийх болох юм. За ингээд зөрчил шалгах тодорхой ажиллагаануудыг саяны энэ нэрдэд заасан ажиллагаануудыг хийгээд тодорхой ажиллагаа явуулж байгаа. Энэ их журмаа баримтаж ажиллахыг шаардлагатай юм ашиг болж байгаа. Энэ дээр түрүү эрдэнэ нийтийн багшийн яриад байсан нөгөө 7 бүлгийн зөрчлийг яриад байгаа. Энэ хуулийн 9-р бүлгээр түрүү 5 яриад өгчихсэн. Анхаарсан бол тэр нь одоо нөгөө булгаалдах энэ бүлгийг багчдад багших гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлүүд зам тээврийн одоо зөрчлүүд байж байгаа. Олон нийтийн газар зүйл бусаар бие авч явах шинээр орсон гэсэн чинь тэр танхааны хоёр угаад яг танхаар байж байгаа. Жагсаад цуглаа хийх гэдэг энэ зөрчлүүдийг хийж байгаа. Энэ 7 бүлгийн зөрчлийг хууль нэрдээ заасан. Тэрэн дээр явуулах ажиллагаа бол арай өөр гэдэг тусгай журам гэдэг аа 9-р бүлэг хийж байгаа. Тэгэхээр тэр 7 бүлгийн зөрчлийг шалгахтаа саяны тодорхой ажиллагаан дээр нэмээд таньж болоод мэдүүлгээ газар дээр шалгах эдрэгэд бас нэг 7-8 ажиллагаа нэмж туршилт хийх заасан гэж байна. Тэр ажиллагаануудыг яаж явуулахыг гэж журам нь эрүүгийн процессын тэр журмыг тэр чигээр баримтлана гэсэн. Тэгэхээр эрүүгийн процессын хуулийг харах юм шүү дээ. За зөрчил шалгах ажиллагаа гэдэг бол угаасаа зөрчлийг нотлох ажиллагааны хүрээлэлд платформ цуглуулах саяны ажиллагаанууд хийдэг юм шүү дээ. Тэгэхээр нотлох баримт гэж юу юм бэ? Зөрчил нотлох баримтыг шинээр зэлгэр байгаа учраас шинээр хамжуулж өгсөн нь одоо захиргааны хариуцлага хуулиуд байхгүй, салбар хуулиуд байхгүй, ажиллагааг хийдгээ зааж байгаа боловч нотлох баримт гэж юу юм, нотлох ажиллагаа гэж юу юм, тэр юу анхаарах ёстой юм гэдгийг зөвшөөрч өгөөгүй. За нотлох баримт гэдэг зөрчилд одоо шийдвэрлэхэд ач холбогдол юм хууль заасан үндэсний журмын даваа ойлгосон байна. Аливаа баримт мэдээллийг зөрчил нотлох баримт гэнэ хууль заасан. За энэ нотлох баримт одоо ямар тодорхойлох юм гэхээр саяны
гэр чорчийн мэдүүлэг гэдгийн дараа тийм дүгнэлтээр зураг гэр цагаар гэдэг ингээд шүүх хурдааны тэмдэглэл нөгөө бүртийн ажиллагааны тэмдэглэл хонц мэдээлэл гэдэг ингээд ийм ямар юм бас одоо зөрчил нотхоор тооцож болохыг гэдэг баримт мэдээллийг нь 3 дугаар хэсэгт зааж өгсөн байж байгаа юм зүйл. За мөн одоо нотхоорыг цуглуулахдаа хууль бус арга хэрэгслээр одоо цуглуулах бичвэрхийг 29 заах цуглуулсан байж байна. За энэ бол одоо зөрчлийг шийдвэрлэхэд их ач холбогдолтой зүйл байж байгаа. За энэ нотлох баримт дээр анхаарах асуудал юу вэ гэдэг энэ бас ингээд нэвэгээ заасан гэж байна. Хаафэрс огтж харсан. За 4.15 дээр зөрчлийг нотлох гэдэг. Энэ их чухал зөрчлийг нотлох ажил гэж. Энэ хуулиар бол эрхний албан тушаалт өөрөө яг зөрчлийг нотлох мөрийг хэлж байгаа. За мөн одоо хот хүмүүсээс нотхоорыг гаргаж авах эрхийг насаа гэж байгаа. За их сурвалжаа заагаагүй бол хэрэг дандаараа нотхоорыг болохгүй гэдгийг бас хэлж байгаа. Орчгийн үсгээр бас нотхоорыг зөвлөсөн. За хууль заасан журмыг зөрчиж цугласан энэ их чухал заа эхчүүсийн нотхоорыг нотлох чадвараа алдахгүй. Энэ хууль заасан шийдвэрийн үндэс болохгүй юм. Тэгэхээр процессыг зөрчөөд тэр ажиллагааг хийсэн болоод тэр чинь үнэлэхгүй нэр зөрчиж шийдэхэд шууд үнэлэхгүй юм шиг. Тэгэхээр энэ их чухал заа гэж байна шүү. За ер нь бол одоо энэ нотхоорны явцад их одоо юм бичвэд баримтыг ганцхан байж байгаа баримтыг гаргаж өгсөн бол шийдвэр хүчин өдөр босод дараа нь буцаагаад одоо асан хүмүүс одоо бодлыг хэрэг мэтрээс хасгаж болно гэдэг заасан бас амьдрал тийм гаргаж ирсэн наач манай байгууллагт ганц хорийн онцгой хуулиараа чийж байна. За энэ зөрчлийг нотлох ажиллагаан дээр үндсэндээ одоо энэ процессын нотлох ажиллагааны онцгийн зарим асуудлууд тусгасан байж байгаа. Нотлох ажиллагаа гэдэг нь одоо өөрөө юм бэ? Ямар онцгой юм бэ? Нотлох баримтыг цуглуулах гэдэг нь юм бэ? Хичүүлэгтээ яаж вэ? Нотхоорыг шалгах гэдэг нь юу юм бэ? Нотхоорыг үнэлэхдээ юуг анхаарах ёстой вэ? Үнэхээр нотлох ажиллагаа бол одоо цуглуулах, хичүүлэх, шалгах, үнэлэх гэсэн юм ажлаас бүрдэж байгаа. Гэхдээ тусдаа энэ ажиллагаа явахын хэсгээс төвтэй харилцаа явах. Одоо нотлох баримтыг эрхний албан тушаалд цуглуулах яг хэвээр энэ миний зөрчил, энэ миний шалгаж байгаа хамааралтай юм гэдэг үнэлээд дурааж хийж байгаа юм тийм байж. Тэгэхээр цуглуулах явцад үнэлэх ажиллагаа явах давхар явж байна.